Сайн байцгаана үзэгчтэй та бүхэндээ орой мэндийг хүргье. Футбол ток нэвтрүүлгийн маань энэ удирлын 40 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаарт бид үндсэн гишүүдээр бүгдээрээ сууж байна. Бүгдд нь орой мэндийг хүргье. Орой мэнд ганцаад юундаа ганцаад байгаа. Өөрсдийгөө харчих гад. Өөрийнхөө камер руу харж ярьдаг болсон. Энэ олон жилийн дараа өөрийгөө камертай гэдгийг мэдсэн. Надад зориулсан камер байдаг юм уу гэдэг. За өнгөрсөн 7 хоног хэд хэдэн лигийн тоглолтууд за зарим нэг лигүүд маань бүр хөшгөө хааж дууслаа. Одоо тоглогчд нь эхнээсээ одоо тэр Араби Эмиратаар аялаад явж байгаа харагдан лээ. Зарим лиг бол угаасаа дуусах болоогүй. Багууд нь ч одоо бүр том финал руу гараад ирсэн. Өнгөрсөн 7 хоног онцлог нь бол мэдээж FA цомын финалийн тоглолт. Бэмб гарагт бүх Англи хөлбөмбөгийг зогсоож жагаад FA цомын финалийн тоглолт болсон. За Crystal Palace Хэлсэн мэл ч тээ. Яагаад мармууч зөкснөг би ч гэсэн ер нь сайн ойлгоогүй гэдэг. Талбай дээр ингээл хоорондоо ярьж байгаа шийдсэн баг гэдэг. За Палс ч нөгөө Сититээс өмнөх тоглолтын дээр бүр 5-2-оор хожигдсон шүү дээ. Тэгсэн 4 Сарын өмнө л хэ тээ. Тэг яг тэрнээс хойш Гласнер бол бэлдсэн л үлээ л дээ. За Оливер Гласнер гэж энэ герман дасгалжуулагч Айнтрахт Франкфурт 22 онд Европа лиг төрүүлсэн. төрүүлсэн. Тэгээ дараагийн цом нь борог нь болж байгаа хэ тээ. Тэгээ Англид ирээд Crystal Palace-ыг бас олон жилийн дараагаар цомд хүргэжлээ тий. бүр одоо эн чинь Багийнхан түүхэнд анхны 119 жилийн түүхтэй баг. Яг го Championship-т нэг 2 төрүүлсэн баг. Тэр чинь бол англичууд ер нь цом гэж үздэг юм байл шүү дээ. нөгөө яг бүр мейжер буюу хамгийн одоо том цомууд дотор хамгийн анхныхаа цомыг хүртсэн. Юун дээр тоглолт өнгөж эхлээд бол ерөөсөө Манчестер Сити шууд тоглолтын эхлэлээс санаачлахыг гартаа аваад гол хийх гэж маш их хичээсэн, зорьсон. Эхний 15 минутын дотор эсрэг багтаа бараг бөмбөг өгөөгүй юм байна. Баг 90%-тэй эзэмшсэн. 80.2%-тай бөмбөг эзэмшсэн гэж байна. Crystal Palace өмнө нь 2 удаа юуны финалд гарч ирсэн. 16 1990 он, 2016 он, 90 онд гарч ирэхэд тэр үед одоо Арсеналын номог Young Wright залуу тоглогч Crystal Palace-ын бүрэлдэхүүнд байхдаа FA цомын финалд гол хийж явсан. Түүнээс хойш 16 онд болохоор 81-р минутанд Jason Panchon гэж нэг нөхөр байлаа шүү дээ. Crystal Palace тэр Manchester United-ийн хаалганд гол хийгээд араас нь зөрүүлээд хин Manchester United-с тоог тэнцвүүлээд нэмэлт цагт гол хийж улмаар Manchester United тэр жил Sir Alex Ferguson-аас хойш анхны яг том цом 13 оноос хойш 16 оны FA цом хүртэл цомгүй байжгаад Louis van Gaal удирдлагаар авч ирсэн. Тэгэхээр нөгөө Alan Pardew
Палсын тасгалжуулагчаар Хөдөлж байжээ. хөдөлж тэднийг бол финал руу гаргаж ирж байжээ. За Дин Хендерсон болохоор ерөөсөө энэ нөхөр чинь Манчестер Юнайтед актимаас гаралтай. Тэгээд торгуулийн цохилтын тал дээр бол их сайн. Шут аутыг оролцуулахгүйгээр яг ингээд тоглолтын явцад болсон торгуулийн цохилтыг сүүлийн 8 тулснасаа 4-ийг нь хаачихсан юм байна. Declan Rice-ыг хаасан, Harry Kane-ыг хаасан, Yuri Tielemans-ыг хаасан, Omar Marmoush гэдэг ингээд дөрөвт торгуулийн цохилтоо хаасан гэсэн ийм амжилтыг бол Дин Хендерсон бүртгүүлж чадчихэ гэж. Тэгээд ерөөсөө одоо энэ чинь Юнайтедаас яваад гол өрсөлдөх Ситигийнх нь эсрэг тэгээд дээрэс нь одоо ингээд цомыг булаачлаа. FA цомд 2 жил дараалаад ам үзүүллээ. Манчестер Ситигийн хувьд 3 жил дараалж финалдаад тий. 3 жил дараалж финалдаад 2 жил дараалж ам үзүүлсэн. Оливер Гласнер Австри мэргэжилж байгаа. Яг юу нь бол иргэншил нь бол Австри гэж бодсон юм билээ. Тэгээд Австри дасгалжуулагч ирээд FA цомд оруулсан анхны тохиолдол болсон. Хин нь Пеп Гвардиола ч ингээд FA цомд 2 л төр юм уу? Тийм бас тий. Таашаа тийм. Тэгвэл Карабао их байгаа шүү. Карабао их тэр чинь завсраг хийдэж төрүүллээ. Карабаод ч тэр лигийн цомд ч тэр FA-ч тэр дээдл нь 3-аас дээш төрүүлсэн ганц цорын гал мэрэгжилтэн байгаа Алекс Фергюсон хിവэр үлдсэн. 2 дараалаад ПП-д бол ингээ FA-д хожигдсон учраас. За Кристал Палсын авраг хүрсэн жаш тий. Сититэй бол маш сайн бэлдэж тоглолтод оролцсон. Тэгээ нэг сарын өмнө 5-2-оор хожигдсон. Тэгээ тэр тоглолтын дараа бол Гласнер Пеп хэлсэн юм байлээ л дээ. Финалийн тоглолтын дээр өөр тактикаар тоглохгүй болвол очихгүй шүү. Тий учрыг нь бол олоод ороод ирнэ гэж хэлжсэн юм байлээ л дээ. Тэгээ яг хуу энэ тоглолтын дээр бас Пеп Гвардиола өөрийнхөө бас боломжийн хэмжээнд бол өөрчлөлт оруулахыг бол зорж орж ирсэн. Тэг ялангуяа хагас хамгаалалтын шугам дээр бол хамгийн байж болох бөмбөг барих тий довтолж тоглох болцоотой хагас хамгаалтын гурлаа бол гаргасан гэдэг ч юм уу тий. За тэгээд төвийн хамгаалт нараас өөрчлөлт оруулсан гэдэг боломжит хэмжээнд бол өөрчлөлт оруулаад огсон боловч тий Гласнерийн одоо бэлтсэн одоо тактикийг бол давж чадсангүй. Тэгээд дээрээс нас яг энэ тоглолтын дээр бол Сити бол олон боломж гаргасан. Тэгээд торгуулийн цогцолтоос өсүүлээд тий маш олон боломжийг бол гаргасан боловч гол орсонгүй. Тэгээд Дин Хендерсон бол энэ тоглолтын бол хамгийн гол одоо баатар нь бол байлаа тийм ч байна. Английн цомын FA цомын түүхэнд үлдэх одоо ийм тоглолтыг үзүүллээ шүү дээ Дин Хендерсон бол тий. За энэ тэгээд нэгдүгürt Гласнерийн тактик энэ тоглолт нь бол маш сайн бэлдсэн байлаа. Гол нь хоёрдугаарт Дин Хендерсны одоо үнэхээр одоо супер хаалттай тий супер тоглолттой өдөр нь байж таарлаа тий. Тэгээд энэ хүчин зүйлүүд нийлээд Кристал Палст одоо анхны одоо түүхэнд их том цомыг бол авчирж өглөө. Тэгээд Кристал Палсын одоо фэнэт Монголд одоо байгаа бах тий баяр үрхий гэж бодож байна тий. Тэгэхээр бас түүхэн үйл явдал боллоо. Өмнө Лондонд амьдарч ирсэн тий. Юун дээр энэ тоглолтын дараа бас зүгээр яг шүүмжлэлүүд гарсан. Яагаад тэр торгуулийн цохилтыг заавал Омар Мармушаар зохиулж байгаа юм. Өөрөө яагаад Эрлинг Олонд зогчиж болоогүй гэсэн шүүмжлэлүүд. Тэгээд өөр зохих хүмүүс зөндөө сонголт байгаа шүү дээ. Бернардо Силва унж байгаа шүү дээ. Бернардо Силва ч өөрөө зогтдаг шүү дээ. Ер нь хамгийн найдвартай баг Де Бройн л байт юм да тий. Кевин Де Бройны алдсныг бол би ганцыг л санаж байна. Хаалт бол энэ үлрэлт нэг алдсан юм болчихсон. Тий. Тэгсэн чинь шүүмжлэл дагахаас гадна нөхөр Норвег довтлогчийг дагсан дахиад нэг шүүмжлэл байгаа. Энэ нь болохоор энэ хүн хизээ финалд гол хийх юм бэ гэж. Эрлинг Холландын финалийн тоглолтод үзүүлсэн статистикийг хэдүүлээ харцгаая.
Манчестер Ситид ирснээс хойш нийтдээ энэ чи хэд юм бэ? 9. Тийм ээ. 9 удаа финал буюу супер цомын тоглолтод оролцоод нэг ч гол оруулаагүй, нэг ч голын дамжуулалт өгөөгүй. 8-д нь бүгдэндээ хос. За нэг нь бол үдсэн. Клубүүдийн дэлхийн аваргыг бол Community Shield ч одоо финал гэж үзэх юм уу? үзээд байгаа. Тий яг ууш нэг цом мөргөх тоглолтуудын бүгдийг оролцсон юм байна л да. Энэ тоглолтод Тэр хожоолоо дунд клубүүдийн дэлхийн аваргад бол аврагын лиг төрүүлсний дараах тэрэн дээр гэмтэлтэй байсан юм байна. За тэгэнгүүт Тэгээд дандаа гол төлөв 90 минут тоглолцсон байна те. UEFA-гийн супер цом дээр хийчих болно тоо. Нэг л удаас хэлээгээр болсон юм биш. Аврагын лиг дээр одоо хэцүү. FA цом дээр хэцүү. Финалийн тоглолтоос гол хийдгүй юм байна тий. Ингээд харсан чи. тэгээ одоо сая энэ цуурлаа таслах боломж маш том боломж өөртөө Хэд гарсан шүү дээ. гарсан. Тэгээ өөртөө ч гэсэн торгуулийн зөвхөлт ирсэн. Гэхдээ түүнийг бол өөр хүнд хариуцлагыг өөр хүн шилжүүлжээ. Тэгсэн тий. Энэ бол нэлийн шүмжлэлт дагуулах баг. Ер нь тэгээд нөгөө нэг хэсэг чи ягаа хэдэн үйлэрлээ юм шүү дээ. Манчестер Сити бүр цогсон болгоно нь алдаад сүүлдээ Эдерснаар зөвхөлөө болоод нэг шүүмжлэл болж исэн. Тэгээ сая болохоор Пеп Гвардиола түр одгийн хэлсэн те. Пеп талбай дээр тоглогч нар өөрсдөө би ерөөсөө тийг ингэж хэлсэн юм байхгүй. Өөрсдөө л шийдсэн асуудал гэсэн яриаг бол хин Пеп Гвардиола тоглолтын дараа бол өгж байгаа харагдан лээ. За ингээд Crystal Palace Manchester City-г дөнгөлөө. Харин маргааш нь биш энэний урд өдөр Английн Премьер Лигийн тоглолт болсон. Энэ бол топ 6-гийн хоорондын учраа Челси Манчестер Юнайтедийн тоглолт болсон байдаг юм аа. Челсигээд бол асар чухал тоглолт байсан бол Манчестер Юнайтед бол тийм өндөр ач холбогдолтой тоглолт бол байгаагүй. За ингээд тоглолт ихнийг бол орсон Harry Maguire тий тооцоогүй. Гэтэ United энэ дээр бас чанга бүрдхэн гаргасан шүү. Тэгсэн байлээ харин тий. Тоттенхэм бол бүр Тийм бүтэн бүтээсээ одоо тэгээд болсон. лиг тоглосон бол Манчестер Юнайтедийн юуны Европа лигийн финал тоглож болох хугацааг 7-8 тоглож гаргасан байлээ. яагаад тэг бас нөгөө хожигдчихыг хүсэв. Тэ? Өсөлтөө байна шүү дээ. Яа ингээд Рис Джеймсийн тоглолтод Сайн байсан шүү. Магийн ахлагч гараанд гарсан. гангарсан тий. Яа. Магийн ахлагч чинь ер нь бол сэлгээ мэлгээгээр оруулал дунд монд оруулаад байсан. Энэ удаа хагас дээр гаргасан тий. Рис Джеймс энэ дээр өстой сайн Жишээ болсон. юу жигүүрийн хамгаалтан дээр. За Терек Жорж энэ бас яг одоо түрүүлийн унчиж байгаа юм аа. Гэхдээ энэ бүр баг хүрээ өшөх байгаа юм аа. Тэгсэн тий. Байхгүй гэж ütсэн. Энэ бол зөв шийдвэр бол байсан байхаа. Гараар хатгаад эхлээд ер нь бол бөмбөг төрүүлээ гараар хатгаж байгаа. Хөлд нь хөргөн хүрсэн Гэхдээ энэ дээр гангарсан тий. Энэ шууд өгсөн бол хамгаалчихж байгаа юм аа. Тий. Гоё мэдрэмжтэй одоо иргэсэн тий. Маш Магийн гоё ахлагч техник. та. Кукуреягийн мөргөж байгаа бас сүртэй харагдах юм аа тий. Тэр үсгэнцэг. Кукуреч ингээд Премьер лигт энэ өдрөл 5 гол хийчихэж байгаа юм байна. 5 голтой 2 хамгаалагч байгаа гэх. Нэг жигүүрийн хамгаалагч дамжуулаад нөгөө жигүүрийн хамгаалагч орж иж мөргөж байгаа шүү дээ энэ гол бол. Нөгөө хамгаалагч нь хин гэж вэ? Курела хин 2 гэж вэ? Премьер лигт 5 гол оруулж байгаа хамгаалагч нар 2 хүн байгаа юм бэл. Ребрэлч үлрэлийнхэнд нэг баах хийсэн арай 5 үрэг үү? 3 4 л баг тий. Яа тоглолтын төгсгөлд аль аль багтаад нэг гол оруулах болцоотой тий. Цөөхөн боломжууд бол гарсан. Тоглолт бол тэр чирээс дуусч байгаагүй. Тэгэд энэ тоглолтод бол Челсигээд бол асар ач холбогдолтой тоглолт байсан. Тэгээ нэг багийн үндсэн тоглогч Джексон тоглоогүй тийм ээ. Джексон чинь улирал Дууссан шүү дээ. Улирал дууссан. улирал дууссан. Улаан тоглолт тоглоогүй. Тэгээд бас энэ тоглолтоос яах нь гэж хэлсэн. Джексон байхгүй бас тоглооны төгсгөл эдэр бас эвгүй л хэлээ тий. Тий. Тэгээд Челси бол усаагаар мэт хэрэгтэй 3 оноо авлаа. Аврагын лиг өрсөлдөнд дэвж байгаа. Тэнцсэн бол бас эвгүй шүү. Эвгүй. Одоо энэ сүүлийн тойргийн тоглолтонд одоо бүр хачин юм болно шүү дээ. Сүүлийн тойрог дээр одоо юу аахгүй хэрвээ хожих юм бол тэгэл аврагын лиг ирэх гэж. Ямар нэгэн саад байхгүй. Өөрөөсөө Сая хэдээр ч хамаагүй хожих юм бол. Сая тэнцсэн бол харин нөгөө бусад багууд үр дүн хамаах болчиход байсан. Одоо ч гэсэн сүүлийн тоглолт хожиж чадахгүй бол тэгэл аврагын лиг авч чадахгүй. Тийм. Тийм л. Гол нь нөгөө нэг сая Тэгээд одоо өөрсдийнх нь гарт байна гэсэн үг шүү дээ. Өөр багийн магаас шалтгааллах юм байхгүй. Өөрсдөө хожоолвол тэрүүгээрээ юу ч болсон хамаагүй аврагын лиг тэгэл орчиж байгаа. Тийм боломж бол Челси өөрсдийнх нь гарт хувьцаагаа авч үлдсэн байж байгаа. Нөгөө талаас Манчестер Юнайтед бол одоо бүр улирлаа хаян гэхэд бүр
хитрхи хайчглаа. За яг хөө Челсигээс тоглосон тоглолтыг бол ойлгож байна. Тэрний өмнөх тоглолтууд дээр олон тоглолт дараалаад хожил авч чадаагүй юм чинь хит хончвоо. Хоног тоолвол нэлээд олон хоног. Тоглолт тоолвол эн чинь баг 5 маунд тоглолт болчихвоо. Сар гарнала болчихсон уу? Энэ Манчестер Юнайтед ингэсэн юм байл шүү дээ. Одоо 30 гол гэсэн үү? 30 оноотой байсан гэнэ үү? Энэ 24 он дуусахад. Тий. Тэгээд одоо 39 оноотой байгаа гэнэ үү? 5 сард 9 оноо авсан гэнэ үү? 5 сарын хугацаанд 5 сарын 20 биш, бараг 6 сар. Он гараад авсан оноо нь он гараад гэсэн үг авсан. шүү дээ. Хагасчилд 9 оноо авсан гэнэ үү? Аморын ирснээс хойш Аморын ирэхэд чи 13-т байсан баг. 13-4 хавцаалсан. Тэгэл тэр байрандаа л байгаадсэн шүү дээ. Тэгээ сүүл рүүгээ бүр доошлоо. Тэгээд ер нь эхний нөгөө нэг оны өмнө авсан 30 оноо ч л үлдээч юм шүү. Ер нь бол тэгж байгаа гэсэн. Тийм шүү дээ. Аморын ирээд 26 тоглолтод 24 оноо. Хожоогүй 8 болцсон юм биш үү? Юу 5. 8 2 тэнцээ 6 хожигдсон явж байгаа. Бүр ингээд одоо ерөөсөө улирал ингээд дөнгөж эхлээ явж ирсэн ч юм уу. Яг улирал эд дундаа дуусах болоогүйсэн бол нэгэн сэтгэл шимширмээр нэгэн хүснэгтэй гэдүүлээ харъя. Энэ бол 4-р сарын 1-ээс хойш гисэн хүснэгт байгаа. 4-р сарын 1-ний өдрөөс хойш Премьер Лигт авсан оноогоороо Астон Вилла хүснэгтийг тэргүүлж байна. 8 тоглолтоос тэд 21 оноо авсан. Ньюкасл 19, Манчестер Сити, Челси 17 гэж байгаа бол Тоттенхэм 4 оноо авчиж 4 сарын 1-ээс хойш. Манчестер Юнайтедийн хооронд өрдөө 2 оноо авсан. Тэгээ одоо энэ чинь 50 хоногийн дотор гэсэн үг шүү дээ. Тий. Өнөөдөр 5 сарын 20 шүү дээ. 50 хоногт 2 оноо авч үзүүлсэн байна. Энэ бол гайхамшиг. Тэгээд л Тоттенхэм 4 оноо авч үзүүлсэн байна бас тийм. Тэгээд талаас ер нь бол он гараад 2025 онд 9 оноо авч үзүүлсэн байна. Тий. Энэ бол бас түүхэн гайхамшиг. Чөтөдөө 3 он л хожлоо оноо шүү дээ ерөөсөө. Тий. Тэгтэл бүтэн хожил бол ерөөсөө 2 тэнцээ 6 хожигдлээ. Сүүлийн 8 тоглолт дээр бол бас л гайхмар таарах үзүүлэлт байна. Тэ нь бол өөртөө анзаараагүй. За, Энэ хоёроо цаашаа үргэлжлэх юм бол хэцүү юм биш үү те? Энэ нөгөө хайчаад байгаа юм шүү. Нөгөө юундаа юм шүү гэдэг шиг. Тийм нөгөө юундаа Европа лигтээ эдгээр чи хожсоор байгаад Тоттенхэм, Манчестер Юнайтед чинь финал чалгах чадсан. Европа лиг нэг ч хожигдог байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ бол зүгээр зориуд хожигдод байгаа юм шүү. Саяхан нэг гарсан мэдээлэл нь бас зүгээр Аморын лигтээ ингээд муугач гэсэн финалд үлдсэн тий. Финал дээр хожигдсон ч гэсэн эрх хүлээлт бол үргэлжлүүлээ ажиллана л гэж л. Аморын ч бас нэг үг хэлсэн байсан. Бид Европа лигийн цомыг өргөссөн хамгийн одоо муу баг лигтээ хамгийн доор байдлаар эзэлсэн ч Европын цом өргөссөн түүхэнд баг болно гэсэн байлээ. Бас тийм сонин содон онцгой байх дуртай хүн юм уу да? Тэ? Энэ дээр чи онцгойрох сонирхолтой хүн. рекорд чинь юу штэ? West Ham Конференц дөрүүлэхтэй. конференц дөрүүлэхдээ 14 дугаар оронд орсон. Зөв. Тэр жил Премьер Лигтээ. Унчих гац. Европа лигт бол хамгийн лигтээ доороор эзлээ төрүүлсэн баг Севиле юм байл. 12-т орсон. Нөгөө 2 жилийн өмнөх те. Тий. Нөгөө ковид үед 2 жилийн өмнөх Севиле. Тий. 2 жилийн өмнө ч Севиа дөрүүлээгүй л. Хин штэ. Оо. Тэглөө. Сүүлд Интерийг хожиж дөрүүлээ үстэй. Ковидээс хойш дахиад Тэр дараа дахиад төрүүлсэн. 2 жилийн өмнө төрүүлсэн. 2 жилийн өмнө төрүүлсэн. Юунда лигээ хайчаад Тий. лигээ хайчаад юунд Лигтээ бас гайгүй бас ингээд бүр ингээ хайчихаагүй мас нэг орон гараад хин штэ. Оо Менделибар. Тийм Менделибар авч. Одоо Олимпиакт ажиллаж байгаа тий. Тэгсэн юм байл одоо тэр одоо амжилтыг за Тоттенхэм төрүүлсэн ч бай, Манчестер Юнайтед төрүүлсэн ч бай тэр амжилтыг антирекордыг шинжилж байгаа юм байлээ. Аль нь ч байсан. Аль нь ч байсан. Минилибарч нэр улирлын дундаас аваад Тэгс төрүүлсэн. За Манчестер Юнайтед Челсигийн тоглолтын тухайд бол ийм байна. Тоттенхэм нөгөө талдаа 12 тоглолт дараалаад тэд гол алдсан. Нэг ч удаа клин шит байхгүй. Энэ бол өөрсдийнх нь хувьд 10 оноос хойш байгаагүй юм цуврал болсон. Энэ үлрэл бүх тэмцээний хүрээнд 25 дахь хожигдлоо. Тоттенхэм сая дахиад хожигдсон шүү дээ. Тэгэхээр 25 дахь хожигдлоо тэд бол хүлээсэн. Хамгийн олон хожигдол хүлээсэн өөрсдийнх нь 91-ээс 92 оны антирекордтой бол тэнцсэн. За аврагуудын лигийн байрлалын төлөөх өрсөлдөөнд маш чухал байж болох үс нэгэн тоглолт Emirates сэнгэлт хүрээлтэнд болсон. Тэр тоглолтын тоймыг хэдүүлээ хамтдаа харцгаая.
За ер нь бол энэ үлрэл энэ хоёр баг дөрөвдгөө таарч тоглож байна. Тий. Арсенал гол хийж чадаагүй. Өмнөх гуравт нь Ньюкасл 3-нд нь хоцсон. 1-1 2-1 2. Энэ дээр Ньюкасл хоцчих юм бол өөрсдийнхөө аврагуудын лигийн байрыг баталгаажуулчих гад байсан. Тэгсэн тий. За тэгтээ Ньюкасл тэгж хожихоор Арсенал энэ байдал эвгүй сүүлийн тоглолтод Эвертонтой хожигдох юм бол өөрснөө бас аврагуудын лигийн 5 6 руу ч очих магадaltaй Тийм болж үсэлтэй тоглолт. Тэгэхээр ерөөсөө Ньюкаслд өгж болохгүй. Яг зөв. Арсенал яг зүгээр нэг оноо автсан багт л Тий. нэлээд яачих гэсэн. Айгу. Хоцсохгүй байхад л ер нь хөссөн үрдэн авч авахаар юм тоглолт байсан. За Ньюкасл эхний үед бол мундаг тоглосон. Ялангуяа тэр эхний 20 минутанд бол Тий. Давид Рая нэлээд олон юм хаасан шүү. Оо тийм амар хасраа бол. Бруногийн Мараш амар тоглосон. Тий. За одоо энэ дээр 2 дугаар ихээс 2 дугаар үед бол арай өөр Арсенал гарч ирсэн. Тэгсэн. За ингээд Одигорын дамжуулалтаар Declarice. Яа. Ньюкасл ч гэсэн арай өөр Ньюкасл гарч ирсэн шүү. Тий. Тэгээ энэ бол та нарыг ойлгож байна. Гэхдээ ахнаар нь та нарт хожигчвал өөрснөө баларах гээд байна гэдэг л. гол байлаа. Энэ ажих ингээ гадагшаа яригч байгаа тий. Яа энэ үнэхээр гой цогцолтын техник нь бол сургалтанд орохоор тий. Тэгэхээр супер гол хийсэн Энэ Declarice. мэдсээр байж тэгээд. За ингээд тоглолт бол Арсеналын бас хэмнэл рүү бол өрнөж ихэлсэн. За энэ дээр бол Бен White бас их гоё зөксөн. Хүмүүний хээ харагдаад гоё зөксөн. Тэг яг хаалга найж өнгөрсөн. За ингээд тоглолтын төгсгөлдөөс нэлээд бужигнаан болсон энэ хавьд. Нэлээд бужигнаан болсон. Тэгээд тоглолтын цаг өндөрлж байна. Энэ дээр яг хин Бруно Гемрашиг онгочаад торгуулийн цохилт нэхэд хэрүүл болж ирсэн. Тэгээд шүүгч бол ваар сонсоод байхгүй юм байна гингүүтэй шууд тоглолтыг дуусгасан. За ингээд Арсенал клуб аврагуудын лигт хэрэгжил орох нь баталгаатай болчихж байгаа. Харин Ньюкасл сүүлийн тоглолтоос шалтгаалахаар болж үлдэж байгаа. Тэгж энэ сүүлийн тойрог тожих юм бол тэд ирэхээ аавна. Нөгөө ардгаас нь олон юм байгаа. Тий. Доо бас л хожих хэрэгтэй болчихсон. Юун дээр тоглолт эхлээд ерөөсө 18 минутын дотор гинэ. Би яг эхнээс үг үзсэн. Би 2 дугаар хагасыг бүтээсэн. 18 минутын дотор Ньюкасл 5 удаа хаалга онсон гэж. Тий шүү дээ. Тэгс. Тэгээд тэрнээс хойшоо нэг ч оног өгч. Яг зөвтэй. Тоглолтын эхнээс ерөнхийдөө нэлээд Зүгээр цохилт байтугай би яг нэг тайлбарлажсэн л да. 2 дуурын баг 70 80 дахь минутын дээр нэг сонирхолтой юм гарч ирчихсэн. Тэр нь болохоор Ньюкасл эхний үед Арсеналын торгуулийн талбай руу баг 20-од удаа орж ирж бөмбөнд төрсөн байхгүй. Тэгсэн чинь 2 дугаар үед ганцхан. Тий. 2 дугаар үед баг 80 минут. Бүтээс өөр тий. Тэгэхээр бол 2 дугаар үедээ бол бас завсаргалгаанаар бол Микел Артета аягүй сайн ажиллаж. Тий. Тоглогчтой бол тий зөв зөвлөгөө гэж гаргасан харагдчихлаа юм л да. Declan Rice ингэж байна. Declan Rice өөрийнхөө нэгэн одоо амжилтыг илсэн. Амжилт гэх юм уу? Арсенал дээрээ 102 тоглолтод 16 гол. Ньюкасл West Ham байхдаа 245 тоглолтод 15 гол буюу West Ham байсан замлаас илүү олон голыг Арсенал дээрээ баг 2 барагч явах 2.5 дахин баг тоглолтод Баг ялгч үстэй. оруулчлаа. Гүйлүү. Арай болоогүй. Одоо ч өдийг орлоо. Одигораа. West Ham-ийн байг ятгчихсан тий. За Ньюкаслын 4 тоглолоо гэж хэлсэн энэ хоёр баг. Өмнөх тоглолтууд дээр ямар үзүүлэлтүүдийг Арсенал бүртгүүлээд гол хийж чадаагүй юм байдгийг хэлээ. Харьяа. Ньюкасл удирдлагын эхний Премьер Лигийн тоглолтод 1-1-ээр Ньюкасл талбай дээр хоцсон. Тэгэхэд Арсенал 10 цохиод 1 л удаа хаалга онсон. Гол оруулж чадаагүй. Дараа нь лигийн цомд хагас гişэ тий. 2 удаа хоорондоо таарахад аль нь 2-2-2-ээр Ньюкасл хоцсон. Эхнийх дээр бүр 23 зогсон. Гол оруулах магадлал нь 322-оос ч гол хийж чадаагүй. Ингээд явсан. Ер нь бол 52 дахь цохилтоороо гол хийсэн. Тий. Declan Rice-ийн гол бол Тэр нь тэгэл 16-гийн гаднаас их холоос орлоо. Тий. Хамгийн баг гол оруулах магадaltaй тоглолтонд Арсенал хожоод нэг гол хийж нэг дээр хоцсон байгаа даа. Тэгээд Арсеналс юу юм бэ лээ? Одоо нэг үлрэлт нэг багтаа тэгж 4 хожигдсон тохиолдол юусе байдгүй гинэ. Бүр нөгөө дээд лиг мигийг оруулаад бүр одоо 100 гаруй жилийн түүхэндээ. Ямар Реал Барса шүү дээ. Ер нь Арсенал ер нь таадыг гэж бодож байна. Арсенал энэ жил бол одоо Премьер Лиг төрүүлэх ч юм уу. Тэгээ ямар нэгэн цом авахтаас бүрэн боломжтой байсан. Магадгүй аврагуудын лигт ч тэгээд амжилт үзүүлэх боломжтой байсан. Улирлал алдчихлаа. Юунаас болсон бэ гэхээр өвлийн солилцооны 8-ны цохыг зүгээр л орхичлоо. Тэгээ Кай Хаварц бол яг үндсэн яг зүрийн товтлогчоор одоо тогтмол тоглодог хүн биш. Тим хүнд зүрийн товтлогоо хариуцуулаад тэгээд нөгөө хүн гэмтэл тэгэл энэ айгүй гоё явж ирсэн үлрэл зүгээр л нэг түүхэнд
хинч санахгүй өнгөрөх удирдал болоо өнгөрчлөө. Тийм ээ. 3 улирал дараалал 2 дугаар. Тийм чинь тий. Энэ жил бол зүгээр үнэхээр ийм гоё бүрэлдэхүүн. Одоо довтлогчгүй ирнэл Ньюкаслыгаа тавьчихтайгаа л шүү дээ. Тийм байх шүү дээ. Тийм түрүүчийн дугаар дээр л цэнгэл нэгээс ярьжсэн. Тэг яг зүгээр сүүлийн 3 улирлыг нийлүүлэх юм бол одоо жишээ нь Сити яг хамгийн олон оноо цуглуулсан. Арсенал дөнгөж ард нэг 3-4 онооны ард. Жишээ нь энэ улирлын ард Ливерпул гэхэд бүр сүүлийн 3 улирлын оноо нь 9 онооны ард байгаа мөртлөө энэ улирал цомтой. Тэр Арсенал уг айгүй тогтнол байгаа энэ жил болгоо цомл байхгүй. Тэгээд яхахгүй ингээд гол шалтгаан бүрэлдэхүүний зузааны мэн арай л нэг Сититэй харьцуулахад, Ливерпултэй харьцуулахад, за Челситэй харьцуулахад ч гэсэн ер нь бол арай нэмгэн л байгаа юм л да. Юун дээр Микел Артетагийн нэг ярьцлага сая өчтөр олж уншлаа л да. Яриаг харсан. Тэгсэн чинь тэрэн дээр бид одоо улирал унах бүр инээс ч дор байж болох нөхцөл байдлууд гэмтэл бэртэл шахуу хуваар гих мэтлэн олон ийм хүчин зүйлээс 2 дугаар байранд улирлыг дуусгасан нь бидний хувьд одоо бүр харин ч бүр ийм импрессив гоё сайн амжилт боллоо. Энэ жилиг үү? Тийм. Яг адилхан нөхцөл байдлуудыг давж гарч чадлагүйгээр 16 17-од яваа багууд бас байгаа шүү дээ гэсэн ярилцлагыг Артета бол өгч өгсөн байл. Тэр Зевс бүдэ хоёртой өөрийгөө харьцуулаад яваад өөрийгөө нодлонгийнхоо өөртөө л харьцуулах хэрэгтэй тийм үстэй. Өнгөрсөн жилийн Арсеналаас дээрдсэн байна вөхөр байхгүй байгаа байхгүй. Тэр баг 20 оноо дутуу авсан байгаа л да. Дахиад 2 дугаар барина. Өнгөрсөн жил 89 оноотой дуусчихсан. Тий, Тэр өөрийгөө ерөөс ахаагүй байгаа байхгүй. Энэ улирал за сүүлийн тоглолтод хожлоо гэж бодох нэг 74 5 оноотой дуусгаар байж байгаа. Өнгөрсөн улирлахаас бол нэг 14 онооны баг бол улирлыг дуусгах юм одоо төлөвтэй бол байж байгаа. Тэгээд гол нь шалтгаанууд бол мэдээж байгаа тийм. Нэгдүгээрт бол төвхөр тоглогчдын бас урт хугацааны гэмтлүүд бол бас мэдээж нөлөөсөн байж таарна. Тэгээд бас хоёрдугаарт бол солилцооны цонхоор бол өвлийн солилцооны цонхоор мөн ялангуяа зуны солилцооны цонхоор бол бас хэрэгтэй байсан тийм. Яг товтлогчоо бас аваагүй одоо ингээд өнгөрөөч гисэн тийм ээ. За тэгээд зарим байрлалуудаас ялцчихгүй нөгөө нэг ялангуяа живүүрийн товтлооны байрлалууд бол товтлогоо бүрэлдэхүүн бол бас их нэмгэн л байгаад байгаа л да. Одоо жишээлбэл ингээд Сака гэмтлээ гэж бодоход оронд нь нөх тоглогч бол байхгүй гэдэг ч юм уу тий. За нөгөө талд нь юу гэдэг чинь Мартинелли эсвэл Тросар эдэр бол бас яг бүр ингээд тий топ багийн одоо гараан тогтмол тоглох тоглогчд мөн үү гэдэг дээрээс эргэлзээтэй үйлрэл өнгөрдөг ч юм уу тий. Ийм бол байлаа. Партиг чинь одоо чинь сая хууц авчаар тэгээд заавал урдаасаа хүн татчил тавих юм уу? Яг тэр төвийн хагас дээр хүн байхгүй юм. Тэг яг тэгээд одоо чинь төвийн хагас хамгаалтан дээр одоо за юу гэдэг чинь Declare Ice бол үнэхээр одоо мундаг те бие сайн одоо авч явдаг учраас бол бүтэн улирлыг ингээд тууллаа л да. Зүгээр магадгүй Declare Ice хитэн тоглолт үндсэн болвол юу гэдэг чинь те орлого хэмжээний тоглогч байныг бол бас эргэлзээтэй гэдэг ч юм уу те. Тэр энэ одоо юуны одоо зуны солилцооны цонхоор бол бас яг тодорхой нэг 3 4 байрал дээр бол тоглогч бол зайшгүй бол тогтолцож аваад сэлгээгээ сайжруулах хэрэгтэй. Тий, юун дээр бол ингэж л байгаа юм билээ л те. Довтлогч аавна. Довтлооны жүгүүрийн тоглогч бол аавна. Тэгээ төвийн хагас хамгаалтнаар бол Субимендиг баг авчихсан гэдэг. Тийм юу мэдээ бол явж байгаа те. Гэхдээ ийм байрлалууд дээр бол сайжруулалт бол тийм л. Тэгэл одоо танаа шилдэг 6 дахь тоглогч Тросаар. Тэгээд юу л байна л да. Одоо жишээлбэл одоо нэг Мартин Кёвен, Дэвид Симон эдэргээл нөгөө нэг юуны яг тэр 99 2000 2001 онд 3 улирал дараалал хоёрт орж ирсэн байдیں۔ Тэгээ тэр 3 жилд Манчестер Юнайтед төрүүлж ирсэн байдаг те. Яг тэр хооронд бол бас хэд хэдэн одоо цомын финалд бол хожигдчихсэн. Одоо Wenger-ийн Арсенал. Тэгээд 2002 онд нь бол Премьер Лигт бол төрүүлж ирсэн. Тэгээд яг энэ болгон юу гэдэг чинь тэр Мартин Кёвен, Дэвид Симон одоо хэлж байгаагаар бол ингээд те суралцах, те сайжрах тийм сургамжтай юм одоо улирлаа. Тэгээд гол нь энэ одоо югаата ирчээ алдахгүйгээр дараа улирал илүү одоо тэ юу сайжруулж болох уу гэдэг энэ ирчээ хадгалаад энэ зуныг өнгөрөөгөө дараа улирал эхлүүлж чадах юм бол магадгүй эх жил ари өөр төр зургатаагаар бол бид бүхэн одоо улирлын төгсгөлөг бол ухтах байхаа гэсэн зүйлийг бол хэлж илээ. Тэгээ энэтэй адилхан санаагч гэсэн бол сая нэг Эмиратстаас сүүлийн тоглолтын дээр тоглолтын төгсгөлд үг хэлээд байгаа шүү дээ. Микел Артета хэлсэн л байлээ. Тэгэхээр бол энэ одоо 100 одоо сэдидэн одоо байрал дээр ямар хөө тоглогчд авахаас бас нэлээд юм шалтгааллах байхаа. Нэх мөнгө харамлахгүй харьлахгүй гэж юм шүү. Нодлон 100 ер нь ямар 8 байсан юм бэ? Мерино л авсан юм шүү. Өнгөрсөн 100 бол Мерино байлаа, Калифиоро байлаа. Тийм голлоо тоглогч. Нөө хоёрт орсон баг маань. Амжилтаа ахиулж нэгт орохын тулд
Мериног авчирч байгаа юм тий. Харин тэгсэн байгаа тий. Нөөх нь бас хосонгүй байгаа. Бас гайхамшигтай тий. Дажгүй. Тий. За. Тэгээд одоо тоглоом дээр авсан ганц тоглогч нь гэхэд баг хин л шүү дээ. Стерлинг л шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бол яг энэ зам бол өнгөрсөн зууныхаа нөгөө нэг юуны солилцооны цонхоо дээр гаргасан алдаагаа давтахгүй илүү чанаржаад ороод ирэх юм бол арай өөр тоглолт эрх хөлрөл зүр үзүүлэх болцоотой хаа тий. Нөгөө талд ихтэл бусад багууд нь бүр мөнгө харилцахгүй чангараад байгаа юм. Одоо Ер нь бол юу байхгүй. Одоо Премьер лигийн багууд тэр тусмаа дээгүүр эхний 10-т орчиж байгаа багууд бол мөнгө санхүүгийн хувьд бол бас нэлээд боломжтой байгаа. Тэ? Астон Вилла сая өвөл хүртэл хичнээн тоглох. Одоо энэ нөгөө багууд чинь одоо эхний 10 руу 9 рүү 8 руу бүр 6 мургаар руу 7 руу орох юм бол бүр л их мөнгө авч байгаа учраас тийм ээ олон одоо ивент тэгчдийн мөнгө төрөг орж ирж байгаа. Ер нь бол одоо ингээд 16-д орж байгаа багаас 12-д орж байгаа баг хавьгүй илүү мөнгө авч байгаа тийм. Тэгэхээр ингээд айгүй их мөнгө зарлагдаж байгаа ийм цаг үе дээр 2-т орсон баг дараа жил нь өөрсдийнхөө амжилтыг ахиулахын тулд Мериног нэмсэн гэдэг бол бас чамлалтай л сонсогдож байна. энэ алдаагаа давтахгүй байгаарай. За, Алтан бэлгийн шагнал руу хамтдаа оръё. За, жил болгоны Алтан бэлгийн шагнал хамгийн олон тоглолтод хаалгавраа малсан тоглогчд хаалгачд очдог. За, одоо бол Ноттингемийн Мат Селс бэлэг хаалгач. За, Арсеналын Давид Рая 2 13 гэсэн амжилт. Clean sheet нь тий. Зэрэгцэж явна. Тэнцвчүүл яа энэ чинь алдсан гол энэ арах юм уу? Тэнцвчүүл эн чинь яадаг вүлээ? Энэ Алтан бэлийн чинь ер нь бол яг алдсан гоолоороо байгаа мó? Clean sheet-ээр. Хаасан гол. Хаалгаа хураамаас нь тоглолтын тоо. Хуурамаас нь тоглолт юм уу тий? Өөрөө тоо. Тэр нөгөө хаалтсан хаалт гэж орох уу энэ чи? Хаалт гэж баг. Хаалт арахгүй. Хаалт Яг зүгээр хаалт адилхан тоглолт нь clean sheet хийчихвэл юуг нь арах юм бэ гэж байгаа байхгүй би болохоор. Алдсан гол нарах юм хаалт нарах юм үү тий. Хаалт чи ерөнхийдөө одоо голын тоо болоод энэ клин шит чи ерөнхийдөө оноо болоо авчиж байгаа юм уу тий? Одоо баг тий? Тийм юм байна. Тийм л юм байна тий. Тийм л юм байна. За тэгээ оноогоороо бол ингээд Matt Селс Ноттингем. за Nottingham Forest тий? тэгээд Давид Рая тэнцэж байгаа. Рая 2 ингэ тэнцлээ тий. 13 хураа. Тэнгүүд гол гэдэг нь юу гэж байгаа? алдсан гол. 45-ыг алдсан гэхээр олныг алдсан болохоор Арсеналын Рая шилдэг нь болж байгаа юм уу? Болох Баг одоо магадгүй. сүүлийн дөрвөөс самарах гэдэг юм л та. Сүүлийн дөрөв дээр хичээлэл юу гэдэг чинь одоо Гэтэ Ноттингем жишээ нь Челситэй байгаа тий. тий. Арсенал болохоор Сотон. Сав. Тэгээ эн чинь баг 12 голын зүрх харагдчих шүү дээ. Тий алдсан гол бол тий нэлээд ялгаатай л юм. Арсенал Southampton. Тий. Тий. Southampton хожоод ч яхав тэнцэл болно шүү. Хамаагүй цөөхөн тоглолтод тоглосон тоглогчд нөх юм байна. Үгүй бол тэгээд аль алинд нь л. Зөв. Тэгээ Дин Андерсон 3-т явж байна тий. Нөгөө тоглогч нарт яг бүгдэнд нь өгчдөг шиг юм байна л да. Тийм байна тий. 3 тоглогч нэг хэдэн жилийн өмнө тэнцсэн шүү дээ. Манчестер Юнайтед одоо унган багийн одоо сурагч Дин Андерсон сая 3-т явж байна Тийм. Сая тэгээд Баатар болж тий. болж байна тий. Сити дээр тий. Мат Селс авах юм бол топ 6 багаас гадуур Алтан бэлийг авсан анхны тоглогч болно гэнэ үү? Премьер лиг дүү. Тийм. Давид Рая авах юм бол 2 улирал дараалаад Арсеналаас Алтан бэлийг авсан анхны тоглогч болно. Өнгөрсөн жил авсан Өнгөрсөн болов. жил Жил авсан баг тий. За энэ тойргийн бас нэг онцлог зүйл бол бид маш олон жил нэрлэж зансан нэгэн зингэлдэхийн нэрийг бол эргэжил хэлэхгүй бол өнгөрөөж явах нь байна. Энэ бол Everton зингэлдэх Goodison Park зингэлд хүрээлэн Премьер лигийн хүрээнд Английн дээд лигийн хүрээнд хамгийн сүүлийн тоглолтоо хүлээн авлаа. Everton Southampton-ыг талбайдаа хүлээн авсан. 1892 онд ашиглалтанд орсноос хойш одоо энэ чинь 100 хэдэн жилийн хугацаа гэдэг. 133 байхгүй шүү. Тоо моо шүү. Одоо 1892 оноос оноос хойш энэ сингэлт хүрээлэн байгуулагдаад тэгээ одоо өнөөдөр хүртэл энэ сингэлт хүрээлэн орлого ашгаа өгөөд хүмүүсийг баясгаад сэнгүүлээд тий ингээд ийм үзэмжтэй сайхан барилга байж байгаа гэдэл бодохоор тийм байгаа сте. 1892 онд Монголд 2 дахь байсан уу ер нь яг. Дунд нь яг хуу тэгэл урсгал засваруудад хэд хэд орсон бах тий. Мэдээж шилжигдсэн байж таарна тий. Тэгэхээр энэ бол асар их түүх харагдаж байгаа юм л да. За За тэгэд энэ цэнгэлтгтээ эмгтээчүүдийн баг нь үргэлжлүүлээд тоглох юм гэсэн үү? тэгэхээр болсон гэсэн. Тийм юм сонссон. За Everton эмэгтэйчүүд баг үргэлжлүүлж энэ эзэн багийн зингэлтгий болгоод өөрсдөө шинээр барьж байгаа тэр чинь 60 мянга галуу. 60 мянган хүний судалтай зингэлт хүрээлэн Everton Stadium гэдэг нэртэй байж байгаа сая
Албисны Ювентус гişтэй болсон юм байли тий. Хил Диккенсон стадиум гэдэг нэртэй болох нэ. Тэр зингэлдэхийн нөгөө Эвертны YouTube-ыг дагдаг. Тэрний тэр барилгын ажил тэр нөгөө акустик болгос янз юм бэл. Ер нь бол зингэлдэхийн уур амьсгал яг ингээд дүүрэн байж чадах юм бол тэр зингэлдэхийн энэ ч нөгөө Энфилдтэй их тийм ойрхон байгаад байдаг гэсэн зингэлдэхтэй энэ Гүүдсэн парк чинь. Километр хүрэхгүй шүү. Тийш. Яг ингээд шугамддаг. Тэгвэл одоо шинэ тэр Диккенсон чинь бол жоохон зайтай бол. Жохон зайтай. Тий. Тэгээд одоо эр хүлрэл айгүй бол бас мартаад Гүүдсэн гээд бас айгүй бол нэг ихнийд нь тоглолтод хэлж магадгүй Андуураад очоод тий андуураад аманд орчдөг юм чи. тайлбар дээр тий. За түүнээс гадна бид нэгэн тоглогчийг бас Премьер Лигийн домог гарцаагүй домог болсон тоглогчийг үдлээ. Энэ бол Джейми Варди 13 жил Лестер Сити клубт тоглох хугацаанд Бас гол 200 цах гол ингээд аваад. 500 тоглолтод 13 Онцгой 200 гол. цаанаасаа нэг тийм. тэгээд энэ залуу бол бусад хүүхдүүд шиг 7 нас 8 настайгаас хөлбөмбөгийн клубүүдэд хичээллээд одоо бүр хар багаасаа одоо нөгөө бүхний секцээр явуулаа гэдэг шиг тэгээгүй. Одоо жишээ нь хангаа аврах шиг волейбол тоглож байгаад орж ирсэн хөө. Үйлдвэртэй ажиллаж ирсэн гэдэг чинь тий. Тий. Одоо манай Бямбатхан Арсенал шиг одоо шал өөр юм хийж байгаад сүүлд орж Энэ ирсэн. Вардич нэг сүүлийн тойрог тоглохгүй юм ирсэн үү? За яриагийн сонсъё. Congratulations. You said to me a few days ago that this lot, your family, think you're emotionless. How are your emotions right now? No, I'm fine, to be honest with you. Well, we'll see in a bit. I don't know what's to come. Everyone's been planning it without me, so we'll find out in a bit. Important, I know how competitive you are to win that final game and for you to score your 200th goal. Dare I say it was an emotionless, clinical finish? Yeah, look, I've missed a couple before that, but once JJ put me through there, I was never going to miss it, and obviously getting the dogs abuse from the away fans, they were in one place I was going. From the bottom of my heart, thank you for taking myself and my family in as one as your own, and I hope I've repaid everything for it. Энэ клубтээ 200 гол төрчихсөн юм тий. Тэгээ ямар ч сэтгэл нөдлсөн тийм шинж байхгүй нь тий. Тэгэхээр энэ нөгөө Зүгээр л биш тий. энэ залгууч тайлна гэдгээ бол мэдчихсэн байх нэгдүгээрт. Тэгээд зүгээр нэг одоо Лестер Ситигийн довтлогч зодог тайлж байгаа биш. Энэ нөгөө Премьер Лигт төрүүлүүлсэн хүн тий. Тэр нь Лестер тэр нь өөр одоо Вардигаас өөр домог гэдэг ингээд ярих хүн одоо бас яг энэ хэмжээнд яригдах хүн бас байхгүй л үү тий. Яг Лестер тогложсэн том тоглогч л гэж байна үхээс. Тий одоо төрүүлүүлсэн хүн гэвэл Домог момог бол. Гэхдээ бүр тэр дээр үеийн түүх юм зү юм. 16 оны бүрэлдэхүүнээс Варди ганцаараа л үлдсэн шүү дээ. Яг арай удсан гэвэл одоо Морган байна. Окозаки сүлд явсан гэдэг ч юм уу. Сая бүгд ирсэн байгаа тэр зингэлэг. Тийм тэгээ гарцаагүй Лестер клубын одоо энэ чинь бүх цагийн түүхэнд хамгийн одоо агуу тоглогч нь л одоо болж байна. ер нь одоо 16 Болно шүү оны дээ. бидний авраг авсан бүрэлдэхүүнээс одоо тоглож байгаанууд дэр юм байна. За Та ер нь цөөхөн шүү. Палст Шлап байгаа. Яа энэ тийм тас Мерсер явж Каспар Шмехел сая. Тий. Ер нь бас хөлбөмбөгөөс одоо танилцгаасан байна. тийм тийм. Нөгөө дринк вотер мотор нь хаана явам бол. Дринквотер барилгын компани. Юун дээр Джейми Варди яг 500 тоглолт түргээд 200 гол гэдэг бас л ингээд Харин цаанаасаа нэг зөвхөн гэдэг болсон тийм. ном 500 л үгнэ. 500 500 дахь тоглолтонд 200 дахь гол хийгээд сая ингээд дуусчих. За Премьер Лигийн төрөг 2015-аас 16-нд авсан. Эфес цомд 20-с 21 онд төрүүлсэн. Энэ бас Эфес цог байгаа шүү дээ. Лестерийн анхны төрөв 5 финалдаа 5 дахь дээр төрүүлсэн. Чемпионшипийн нөгөө нэг яг нэх үнэлдэггүйгээд байгаа төрүүч 2 байна. Байна. Тэгээд Алтан шахаа байж гинэ 20 онд. Удирдлагын шилдэг. Удирдлагын шилдэгээр 16 он шалгарсан. Тоглогчтой холбооны бэлэгдлийн шилдэг 11 тоглогч. Одоо Лестер шиг баг байтугай энэ топуудад ийм шагналтай хүн цөөхөн шүү. Цөөгөн Тэгээд энэ хүний хувийн амжилт нь ингээд бас нөгөө нэг Премьер Лигийн удирдлагын шилдэг Алтан шахаа гэж. Премьер Лигийн Алтан шахаа гэрт нь байж явах нь шүү дээ. Тэгээд Премьер Лигийн одоо медаль гэрт нь байж явах нь байна. FA Cup-ын медаль гэрт нь байж явах нь байна. Хэр баргийн том багаар дамжаад явсан тоглогч нар тухайн үед яг байхгүй яг шүү. өөрийг нь тоглож явах үед бас цом аваач үгүй ч үү. Тийм тэгэлгүй байх тий. Джейми Варди бол тэгэл ялцчгүй нөгөө нэг тийм голын торгон мэдрэмжтэй тий. Төрмөл авьяастай тоглогч л доо.
Би ийм олон жилийн өмнө сая тэгж шүү. Би ийм нөхцөлд ийм тим голыг ер нь алдаж байгаагүй гэж шүү. Тий. Их өөртөө Итгэлтэй шүү. Тэгээ өнгөрсөн өдөр чемпионшип тоглож байхад хүртэл цэлгэнээс тоглодог байсан тий. 20 хэдэг гол илүү яалаа. Бас л Гол хийсээр л байсан тийм. Марескаг байхад бол нэг сайн байсан. Мавадитиг гараанд гаргаа мань үнийг сэлгээр оруулсан. Тий. Вард бол тэгээд агуу. Ялч одоо зөвхөн Лестер гэдэг яг Премьер Лиг гэж нэрлснээс хойших тий. За магадгүй Английн одоо 1-р дивизионд одоо яг тухайн үеийнхэн агуу тоглогчтой нэг Одоо Премьер Лиг Hall of Fame гэж нэрлэдэг шүү дээ. Тэр нь бол орно тий. 200 голтой тоглогч ер нь хэд байгаа юм? Лестерийн Цөөхөн. Лестерийн түүхэнд тоглолтод оролцсон тоглолтын тоогоороо топ 3-т орж ирж байгаа. Оруулсан голоороо мөн адил топ 3-т орж ирж байгаа. Тэгэхээр гарцаагүй энэ багийн домог болох нэ гэж. Гол нь энд Вард ч одоо Английн цомд авчирлаа, FA цом авчирлаа тий. Премьер Лиг төрүүлүүллээ. Тэгээд эн чинь бас зүгээр байгаагүй тоглогчтой тий. Тухайн одоо сүүлийн одоо Лестерийн одоо 10 гаруй жилийн түүхийг одоо бичсэн тоглогч. 160-ны Тий ялцчихгүй. Тэгэл одоо Яг гэхдээ энэ бүх алдрын тайлж байгаа үйлрэл нь доотлыг руу унаад дуусч байгаа нас өнцгөл байна тий. одоо хөшөөг нь босгох хэрэгтэй. Аста манай хүн жоохон туйлшилдаг шүү дээ гэхдээ ер нь бол жоохон. Тэгээ энэ босгох. Одгийг жоохон ойлгоорой. Намрын хөшөө Эмиратсын гадаа ингэж иддэг шиг. Тэр. За 37 дугаар тойрог дуусааг байгаа. Гэхдээ ямар ч байсан болсон тоглолтуудынх нь үр дүн хэдүүлээ харъя. Өчигдөр шөнө Брайтон Ливерпулийг хожлоо. Тэглээ. За Премьер Лигийн түүхэнд аваргын болцтой хангаснаас хойш 3 тоглолтод хожиж чадаагүй анхны баг Ливерпул бол. За Арсенал хоцсон гэдэг Арсенал Лестер хоцсон. Фулхэм хоцсон. Ноттингем чухал тоглолтод хоцсон. Энэ Брентфорд уг нь ойрхон байсан шүү дээ. Европын цомын евро тэгээ багт болчлаа тий. Тэгэл Фулхэмд ажигдлаа. За тэгээ Ноттингемд боломж гарч байгаа. Ноттингем гүйсэн ч гэл Европа лиг дээр буух гэдэг байгаа байхгүй. Тий. За өнөөш нь хоёр Чадахгүй бол За өнөөш нь Кристал Палас Wolverhamptonтай Сити Борнмуттай. За Сити өнөөдөр хожчихвол ер нь тэгээд баг ойлгомжтой. Сүүлийн тоглолт 65 оноотой эвгүй тий. Тэгээ яг 68 л болчихлоо. Тийм Пеп бол хэлсэн байлээ. 4 оноо л авъя гэж хэлсэн байлээ. 4 оноо бид нар авах хэрэг авна гэдэг. Сүүлийн төрөгч юутай байлаа Сити? Гайгүй баг. Сити ер нь гайгүй. Гайгүй байсан. Гэхдээ ер нь бол Борнмут чанга. жоохон ширүүн дүү шүү. Одоо энэ тоглолтууд ингээ анзаарах юм бол Ньюкаслын сүүлийн тоглолт нь Эвертончул юу? Тийм. Тэгээ сүүлийн Арсеналын Эвертончул юу? хүслийг тараад тэгээ яриа. За. Арсеналын сав хүслэгтэй харж байгаа тэрийг яриа. За Ливерпул бол тодорхой. Кристал Паластай сүүлийн дөрөв. Энэ сүүлийн жилүүдэд зүгээр авраг авсан багуудыг харах юм бол их цөөхөн оноотой баг төрүүлж байна. тэгж जैन тий. Тэгээ өнгөрсөн жил 91 оноотой байсан санагдчихэ. Арсенал Саутгемптоны талбайд очино. Ньюкасл Эвертонтой байгаа. Тий. Челси Ноттингем тий. Ноттингемтэй. Вилла Манютай. Астон Вилла Манчестер Юнайтедтай тоглоно. Манчестер Сити болохоор Фулхэмийн талбайд очих нь байна. Бүгд эвгүй байж байгаа. Эвгүй. Ноттингем Челси гэж төрүүлсэн. За Брайтон болохоор Тоттенхэмийн талбайд очино. За Брентфорд болохоо бас Брентфорд таана байна. Wolverhampton талбайд очих юм. Яг энэ нөгөө энэ Брентфорд Интер араас нь явж исэн баг ингээ 2-3 дараалал хожигчлоо л да. Тэгээд Ноттингем ингээд тэрний цагаан дэвсгэр дээр үлдчихэж байгаа юм ер нь. Тий. Сүүлийн тойрогт вариантгүй байлаа гэхэд Европын тэмцээн тий. Брайс ч нөгөө 7 дугаар асуудалд олж байгаа. Тэр нэг Кристал Палас төрүүлчихэж байгаа болохоор шууд одоо юуны Европа лиг рүү орно шүү дээ. Кристал Палас Тий. байр үл хамааран. Тэрс нөгөө нэг 7 ш заавал баг 6 дорхтын даалгаварт олж магадгүй хаа. Тэгжиж нөгөө нэг Европын тэмцээний хэрэг авах. Үгүй 7 бол конференц 7 гарчсан байгаа. Европа лиг биш конференц руу байгаа юм биш үү? конференц руу байгаа. Тэнгүүт бас нэг шанс байгаа. Нотлингийн Челси шиг байхгүй 6-д орчоо конференц орсон. Уг нь Европод орох гэсэн чинь зэв мүү золиг Ситиг гусч хаяад шаардсан Сити хүнээд Тэгсэн. Нэг юу байгаа. Брайтон өчигдөр амиа тавьж Ливерпулийг хождог нь учиртай. Тэд одоо хүснэгтийн 8 дугаар оронд байгаа. Дээшиг угаасаа онооны хувьд бол Ноттингемээс хол хэцүү. Нэг шанс байгаа. Тэр нь болохоор Челси аврагуудын лигийн байрнаас гадна үлдээд сүүлийн дөрөгт. Доошогоо аврагуудын лигийн байрнаас гадна үлдээгүй конференц лигтээ төрүүлэх юм бол тэд Европа лигт орно. Тэгэх юм бол Европа лиг рүү ингээд багууд Челсигийн хамтаар нь шүү дээ тий. Челси доошлонгуудаа 7 дугаар байр Европа лигт очингуудаа
доошогоо 8 дугаар байр конференц руу конференц руу орох хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр Брайтон бас ер нь бол Брентфордынхаа урдлал байж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ зүгээр 7 дугаар байр бол баг найдвартай Европын Тэр бол найдвартай. Гол нь конференц руу Европа юу гэдэг нь Челси дээшлэхүүд ажиллах гэдэг нь шийддэг. Брентфорд тэгвэл чухал тоглолтод хожигдчихэ тий. Тэгсэн. Тий. Брайтон өчтөр маш чухал хожлыг Жек Хиншлүүд хожлын гол хийсэн байлаа. Өчтөр сүүлийн шүү дээ. За, ийм учиртай байгаа шүү. За, эхнээсээ өндөрлүүлье. Хиншлүүд ч хамгаалагч үстэй. Юу яах вэ? Жек Хиншлүүд баруун захын хамгаалтанд төвийн хамгаалтанд агаас хамгаалтанд аюу супер байгаад шүү тий сүүлийн үед. Амжилтанд агч байгаа тоглогч гэдэг тийм юу гарахгүй мó. Хөшөө байхгүй мó. Тийм гоо одоо ч нөгөө руки of the year гэдэг шиг нөгөө юу яагаад байгаа штэ. Нөгөө young talent гэдэг булган хийгээд байгаа штэ. Тэгтэл одоо ингээд юм дундуур явж байгаа 24 5-та 6-та тэнгуүтэй ингээд супер амжилтанд агч байгаа болон гарахгүй мó. Жек Хиншлүүд нь young talent дээр харсан. За, өндөрлүүлээ эхний хэсгээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голомт банк нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр өөрийн бараг сэрээ Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаад Испанийн Ла Лигийн мэдээллээр олцголно. Нэвтрүүлэгт хамтаа үзэгчдээ маш их баярлалаа. Хоёрдугаар хэсэг маань эхэлж байна. За, Испанийн Ла Лигийн авраг тодорлоо. За, тодорсон мөчийн тэр чухал тоглолт өнгөрсөн 7 хоногийн ажлын өдрөөр болсон. Ингээд Барселона хот руу хамтдаа шилжээ. За тэгээ хоржонтой юм шиг Испаниолын талбай дээр Дахин Испанилийн талбай 2 жилийн өмнөх шиг үйл явдал өрнөх магадлал өндөр байсан. Дерби үстэй. Дерби. Тий, Каталоны дерби. Тэгээ 2 жилийн өмнөхтэй харьцуулахад Испаниол тэр үед баг доош унжсэн баха. Энэ өдрөл бол арай унахаар хөл байгаа л та. Тэгээ унжээсэн учраас та нэдэг баяр тэмдэглэнгүүд бүр амар уурсан. Хоёрсоо цэнгэлтгэр үзэгчд нь орж ирээд. Тоглолцлээд ийм момент татсан Испаниал. Тий, нилээ хэдэн боломжууд бас гаргасан шүү. Барса бол бас зүгээр байгаагүй. За энэ дээр За хиний сулцсан. үед бол Испаниол бас муугүй байсан шүү. тэгсэн. За эдгээр аврагуудын лигээс мултарсан ч гэсэн одоо Баландорт магадaltaй байгаад байгаа Рафиня. Тэ? Хэвэр л байгаа юм байна. Тэг өчигдөрөөс тэр Баландороос гаргасан мэдээлэл төр эхлээд хувийн амжилт харна гэсэн нэг юм байна. Дараа нь цом харна гэх. Жил болно. Одоо критерия гэдэг чинь тий. Хувийн амжилт гэдэг нь гоолын нийлээд байгаа юм байна. Голын дамжуулалт энэ төр ярьж байхгүй. Дембеле тэгвэл боломжтой болоод ирж байгаа шүү. Тий. Зэ Аранхо. Кубарси гараад солигдож сэлгэн За нөгөө солгоо хуулийн цогтыг бүгдээр харцгаая. Дүс. Энэ одоо ер нь 3 тоглолт дараалал яг ингэ хийчихлээ шүү дээ. Тэгэл мэдж байгаа мөртлөө л хамгаалж чадахгүй байна. Тэр сул зайраас айхтар төлөж орж байгаа. Тий, Робины яг 30 наснда эд үедээ хийжсэн тэрийг одоо энэ 17 отоодоо хийгээд байгаа юм. Харин тийм ээ. Тийм. Энэ чинь 30 настай Робин байгаа даа байхгүй. 30 настай Робин хийдэг байсан шүү дээ, тий. Бүхэл хүн солгоод арж өгөх юм бид тийм. Тэр үедээ Робин ч бүрээсээ дэлхийн шилдэгт орж ирсэн шүү дээ. Тэгэлгүй байх. Тий. Тэрийг 17 отоо хийгээд байгаа л сонир байгаа. Тий. Ямарч бодож санах юм байхгүй, тий. За энэ дээр мотон байгааг үг нь. Тийм 3 дахь тоглогчийн гүйл дээр үг нь энэ стого юм момент гарч ирсэн. Дааш чихний үрэлт байдаггүй. Тий. Тогтоолт муу байна. За энэ дээр улаа авнаа. Тохиолдсон энэс болохгүй. 2 гар хоёулаа авах гэсэн л та. Эхлээ баруунаар авах гэж байгаа. Дараа нь зүүн нэрээ. Илгэнд нэг зохиж өгөөд. Тий. Спорт илгэнд нэг хийж өгөөд. Дээд ангийнхантай сургуулийн авраг нэг юм бол дээд анги ах нар нэг гिचгэн идэг тий. Одоо энэ чи ваартай учраас тий энийг бол аврагдахаар болсон. Бидний баг багч байрны атман бол хөө бүгдийг хураал яваад хүмүүс яг үнэн голоос ойртдгүү тий. За ингээ Фермин Лопес тоглолтын 96 дээр 2 дахь гол хийж. Цэгийг тавьсан. Өмнөх нь дооцолтой. Тэгсэн. За ингээ болцлаа гасан. Ингээ хэд төрөг авчаа? 28. 30-аар хөрөг байна тий. 30 хөрөг. 28 дахь дөрөв. За Барсагийн фэнүүд баярлалаа. Баярлалаа. Реал ч 30 31 болчихоос 32 ч лөө. 34 байна. 4 5. За энэ асуултанд хариулахаас татгалзлаа. Фэн нөгөө тоогоо алдчих юм аа. Тэр хоёрын л энэ хуруу муруу ч хөрөхгүй шүү дээ. Фэн 35 баха би. 34 5 болцсон баг. Тэр хоёрын 34 баха гэдэг санаад шүү. Ийм л болт юм байна. Арсенал Премьер Лиг хэд дөрөөс?
Арсенал За тийм юм байна. Арсенал 13 төрөөсэй юм аа. За энэ чи юу дээр явж байлаа манайхаа? Шалгалт аваад шүү. 13 гэдгийг 14 дэх дээрээ л бас ингээд дин дон Уншаад гэдэг юм тий. 13 төрөөтэй. Ламин Ямал 3 дугаар сар гарснаас хойш ингээд 3 дахь удаага тургуулийн талбай гаднаас гол хийсэн байна. Тийм юу юм бэ? Энэ үлрэлд яг Европын топ 5 лигийг авч үзэх юм бол тургуулийн талбай гаднаас 5 гол хийсэн ганц хүн гэсэн. Деклар Райс байхгүй. 5 гол хэрэгцүүлтэй. Лигийн орох юм бол тий. Юун Тэр дээр хаалтаа цогц чинь орноос 16-гийн гаднаас гэдэг. Тэр 13 дэгтээ орчод байгаа юм байна тий. Гэхдээ бүх тэмцээн Зөвхөн нэг лигтэй юм шиг байгаа. Тий. бүх тэмцээн гэвэл Declan Rice-ийг орох юм уу тий? Орох баха. юун дээр 28 дахь дөрөв Барсагийн Ла Лигийн хүрээнд авсан 28 дахь дөрөв 21-р 100 гарснаас хойш авсан 12 дахь дөрөв Реал бол 9 удаа төрүүлсэн байдаг 21-р 100-аас хойш. Хамгийн топ байгаа баг нь бол Bayern München 21-р 100 гарснаас хойш 18 төрүүлсэн. Энэ бол бүр хамгийн амар үзүүлэлт юм байна. Берн Шустер 2008 онд Реал Мадридыг удирдаад Ла Лиг төрүүлснээс хойш дараагийн 2 дахь герман засгалжуулагч Ханси Флик Ла Лиг төрүүлсэн герман засгалжуулагч болжээ. За нөгөө талд одоо Реал хичнээн тогтчоод нэмэр байгаагүй. Уул нь бол энэний урд өдөр нь Майоркаг хожлоо Тэгсэн. Тэгээд нэг аврагын баярыг нэг л өдөр хойшлуулсан. Ингээд бүх хөв зай Барсагийн өөрсдийнх нь гарт байсан чухал тоглолтонд хоцсон. Сая харин хэдүүлээ үр дүн харъя. Сүүлийн буюу амралтын өдрөөр болсон тоглолтуудын үр дүн хамтдаа харъя. Энд ер нь Ла Лигийн хувьд их байрлалын өрсөлдөөн Бараг шийдэгдсэн. бараг шийдэгдсэн шахуу гэж хэлж болно. Атлетико Мадрид Бетисийг 4-1-ээр хоцсон. Хулиан Алварес чөлөө цохилт Амар гол хийсэн шүү. амар гол хийж байгаа харагдана лээ. Барселона өөрсдөө Реалд яг уу Төрөлц учраас тий хүчлээгүй. Гэхдээ Реал ч өөрсдөө бас Реал энэ дэр хожоод ус аврагын лиг ирэхээ баталгааж хааж болж байгаа. За Райо Европт үзэх гээд байгаа учраас Селтаг чухал тоглолтод хоцсон. За Хитафе хоцсон, Осасуна хоцсон, Сосидад Жироног хоцсон байна. Сосидад ч өөрсдөө хоошоо алгуулж гисэн тий. байхгүй. Тэгсэн Европын тэмцээн байхгүй хаа. За Реал Мадрид Севияг 9 үнэтэй Тэгсэн. болсон. Тэр нөгөө Исако шүү дээ. Севиягийн довтлогч. Тий. Үеийн завсарлагаанаар Орж ирээд улаан. гарч ирээд улаан авцсан. Шууд жийж ороод. Эхний үе эхлээд нэг 10 дөрөв тулж исэн чинь нэг нөхөр улаан аваад. Тэгээ хоёр дахь үед нэг нөхөр сэлгээгээр орж исэн чинь орж ирээ улаан авцсан. Лоик Баатай. Тий. Тэр улаан аваад. Тэгээ Исак улаан аваад. Өдөр Реал чи хийх гэж нэлээд болсон 75 хүртэл 9 үнээс хэрэг хийж чаддаггүй бүр. Тэгж жагаад нэг юм. Эмбаппе тургуулын талбай гадаас. Гэтэ хэцүү тий? Тулсан газар. Яг эсвэл таг хамгаалчаар Тэгээ бас бас хэцүүлтэй. За тэгээ Билбао очжээ. Шууд үснэгтэй харъя. Ийдэг. За Барса ингээд Баяр үргээ Барселонагийн да. Баяр үргээ тий. Барселона клубыг дэмждэг цоомодоо баяр үргээ. баяр үргээ. Баяр үргээ. Өчтөр стори хийсэн. Амрада баяр үргээ. 10 жилийн өмнө нүцгэн явлаач гэлээ стори хийсэн. Хамт нүцгэлжсэн тэр чинь. Тийм. За Атлетико удаалж байна. Билбао удаалж байна. 5 баг аврагын лигт орно. Реал аврагын лиг ирэхээ баталгаажууллаа. Бетис Европа лигт орох нь тодорхой. Тэд давхар бас ирэх авах боломжтой гэх юм уу. Давхар ирэх. Конференц финалцсан байгаа. Тэгэхээр тэр ирэх нь одоо нэрээ хаашаа ашиглаж байгаа. Тэгэл доошо Осасунаар очих юм байлгүй дээ. За. Түрүүнийх шиг Селта, Райо, Осасуна. Селта Европа болоод Осасунаа Конференц руу энтергээд шилжиж гулгах юм байлгүй дээ тий. Энэ дээр Осасуна энэ гурвын аль нэг нь бүр Европын тэмцээнгүй үлдэн, аль нэг нь Европад орно, аль нэг нь конференцт орох Зэрэглэл ахиж байх юм биш Селтагийн хувьд. Ососонооч саяхан нэг конференцт бас орсон. Зэрэглэлийн хувьд Селта ч тий конференц байж яснаа ховроод Европ антер бол. Селта нь Хитафетэй юм байна. Райо нь Майоркатай юм байна. Осасуна нь Алвестай тоглох юм байна. Гэтэ Европа лигмиг бол Селта Мельтад бол чангатан тий. Томдон тий. Европа хэцүү шүү дээ. Хэцүү шүү дээ. Аспас байгаа мó? Байгаа. Яг бас 11 голт хийлээ. 11 2 гол. Байнга дэгж. 10 гол хийсэн л байлээ. Мундаг өндөг. Сая Мадрид хотын гимтлийн имлэг нэлээд завгүй байсан. За. Яг тэгэхээр Реал Мадридийн ихэнх тоглогч нар гимтээд очсон. Хин гिचвэ. Саяны тоглолтын дээр. Саяны тоглолтын дээр чинь тэгээ нөгөө бүр сүултээ нөгөө үндсэн багийн тэдэн хүн байх ёстой гэсэн квот байд юм биш үү? Тэрэндээ хүрхээ байгаа. Тэрэндээ баг хүрхээ байлаа.
Менди, Асенсио, Рудигер, Карвахал, Алаба, Милитао, Камавинга, Брахим Диас, Родриго, Винисиус гэдэг 10 тоглогч. Цумагийн 10 тоглогч гэмтэлтэй. Угаасаа утсан ч ор байхгүй гэсэн шүү дээ. Кортуа байсан сэлгэнд хэм байлаа. Бусдын дандаа 2 дугаараа гин. Кастиягийн хүмүүс бол гарч ирсэн. За, ингээд лалыг өндөрлж байна. Өнгөрсөн 7 хоногийн ажлын өдрөөр Италийн цом боллоо. Удаан хүлээсэн Коппа Италиагийн финалд Милан, Болония гэсэн финалийн тоглолтыг бид хүлээж байсан. Ингээд тоглолтын тайм руу хамтдаа Том төрүүллээ гэж. Болония. Болоны клубыг бүх талаар сайжруулсан шүү дээ. Италиан өнгөрсөн үйлрэл Тиаго Мотта ажиллаад үнэхээр мундаг байна гэжсэн чинь Мотта өөрөө Ювентус руу яваад оронд нь Винченцо Италиано ирсэн чинь бүр гол тоглогчтой алдсан ирнэ. Тэ Болоны клубыг бол түүхэн дээд одоо амжилтуудыг одоо үзүүлж чадлаа гэж тэ. Бас нэг мундаг мэрэгчлэлтэн Итали төрж байгаа юм байна. Болония ингээд Винченцо Италиано гэдэг юм байна 5 жилийн туршид ингээд сайжирсаар байгаа ингээд тий. Тэглээ. Төвшин сайжраал тий. ингэсээр гад Италийн Арнаутовч мовчоо явуулж агаад дахиад үргэлжлүүлээл тий. Ахлагч нь Орсол яны үст ирнэ. Тийм бах. Бид лидер тий. Юуг нь харъя. Италийн цом ямар баг хамгийн олон төрүүлсэн байдгийг сая Болония хитгэхэд төрүүлж байгаа гэж. Юу вэ замаа алдчих. Ювентус 15 төрүүлсэн, сүүлд 2024 онд өнгөрсөн жил төрүүлсэн. Милан 5 дөрөвтэй байдаг. Хамгийн сүүлийнх нь 2003 онд Карло Анчелотти авч өгсөн. Авралын лигтээ хамтдхан Авч өгсөн. Болония 3 дахь төрүүлсэн. Хамгийн сүүлийнх нь 74 онд байсныг сая 2025 болголоо. За Интер Ромаас олон байх шүү. 9 байдаг юм байна. Лачио 7 байдаг юм байна. Фиорентина, Наполи 6, Торино 5, Сампдорио 4, Парма 3. За тэгээд Вада, Жиноа, Венеци, Аталанта, Виченца гэсэн багууд нэг төрүүтэйгээр доор нь байт юм байна. 2 төрүүтэй баг байдаг. энэ багуудаас ер нь одоо Сампдориал доор байна уу? Сампдори чинь нэрээ бүр 3 дугаар лиг рүү руу Сери Си рүү. Тийм билий тий. Алдарт одоо Гүлитийн тоглож явсан баг. Сүүлд одоо Кассано нэлээ үзсэн тий. Антонио Кассано. За ингээд Италийн цомын тухайд бол ийм зүйл боллоо. Энэ үлрэл тэгээд бас их сонин санагдсан нөгөө цомуудыг харахаар Маш олон жилийн дараа төрүүлж байгаа. маш олон жилийн дараа төрүүлж байгаа. Нотлогоос одоо Ливеркузнээс ахуулаад. Тий. Цомын финалыг харахаар финал руу гарч ирж байгаа багууд нь нэг нь лигт нэг том баг нь лигт төрүүлчихэд нөгөө нэг нь финал руу гардаг ч юм. Милан одоо чинь лигтээ маш муу байгаа ирнэ. Финал руу цомынхон финал руу гараад ирсэн. Манчестер Сити тэр хойгоор орсон ирнэ. FA-ийн финал руу гараад ирж байгаа. Гэхдээ бол авч чадсангүй нэг тийм. Айгүй юм сонь ингээд тараацсан байдалтайгаар финалууд гарч Одоо шүү. Германы цом дээр нөгөө Армениан төрүүлэх үе тий. Армения Билефилд үү? Тий. 3 дугаар лигийн багш тий. Кёлн ч одоо тэр хот ч өөрөөсөө найгаж ийн гэсэн. Адишаа гараад ирсэн. Тий. Найгаж юм. Геолч өнгөрсөн жил унсан баха тий. За, Италийн Serie A руу шилжиж нэг нь бүр Наполи гарч байгаа шүү Интер дээ, хоёр бол сүүлийн хоёр тоглолт хоёулаа хожих өндөр магадaltaй. Хоёулаа хожих магадaltaй. Тэгэхээр Наполи урд нь байгаа даа шүү дээ. Тэгээ Наполи нь яг энэ тойрогт тэнцэж байгаа байхгүй юу? Нөгөө талд нь. Пармад гол хийж чаддгүй. Тий. Оо Тэгэхээр шом моонол. энэ боломжн дээр л Интер ингээл хожсон бол тэгэл Serie A төрүүлчихэж байгаа газар байсан чинь энэ нөгөө Өөрсдөө дагаад тэнцэж вэ? Робин Гуд Тэндээ ч Симоны Инзаги хөөгдөж байгаа улаа одоо нөгөө пенальтан дээр хөвчтэй маргаа. Тэгс нөгөө талд нь Наполигийн Конте бас хөөгдөж байгаа. Одоо хоёулаа сүүлийн тойрогт байхгүй. юун дээр Жино Аталантагийн тоглолтод төрүүлээд болцсон. Бусад 9 босож 9 тоглолт нэгэн зэрэг болсон. Тэгээд нөгөө талд Наполи тэнцчээд байхад Интер өөрсдөө ингээд хожиж чадлагүйгээр. Наполи гэхдээ 3 шонс нөө би бас яг хайлталт хараал явуулсан. Пармагийн талбайд очиж одоо нэг тоглолт үлдсэн. Тэгээд тэрэндээ хоёулаа хожиход ингээл Интерийнхээ уйлаалгах зэрэг. Харин Энэ тоглолтыг л харамсах. Тэгээ Лацио ч өмнөх тоглолтын дээр Интерт 6 дээр хожигдсон гэнэ. 12 сар. Тэгэлгүй. Юун дээр за Улаан уц муу цаваад илгий юм. Интер ингээд талбай дээр сүүлийн 3 тоглолтоос хоёрт нь хожиж чадсангүй. Дараалан хоцсон байсан тэр өөрсдөө талбай дээрх рекорд бол ингээд таслахын дээр дахин тасаллаа. Педро сэлгээнээс гарч ирээд Serie A-д энэ үлрэлд 9 гол орууллаа гэж байна. Нийт сэлгээгээр талбайд орж ирэл гол оруулаад байгаа. Тэгээд өмнөх дээр дүүбэл энэ дээр дахиад дүүбэл оруулсан. Луис Муриэл 19-с 20 оны үлрэл сэлгээнээс 11 голыг оруулж ирсэн амжилтаас хойш Аталантад тий. Аталантад Педро бол хамгийн олон болж байгаа юм байна.
сэлгэнээс орж ирэх гэдэг маш өндөр үздэг шүү дээ. Шилдэг 6 дахь тоглогч гэдэг шиг, шилдэг 12 дахь Үнэхээр сайн тоглогч гэдэг шиг л өгөхөр. За энэ тойргийн бас нэг онцлог зүйл бол Олимпийн цэнгэлт хүрээлэнд Рома Миланыг цомд хожигдоод ирсэн Миланыг Клаудио Ранеригийн Рома хүлээн авсан. За ингээд энэ тоглолт ямар ач холбогдолтой тоглолт байсан бэ гэхээр Клаудио Ранеригийн Сери А лигт бага өдөртөө оролцсон 500 дахь тоглолт болсон. Тэгээ хамгийн онцлогтой тэр цаатлын юг хараа. Энийг хараад би шар ус болсон шүү. Супер тий. Ромагийн фэнүүд Клаудио Ранерид 500 дахь тоглолтод ингэж хүндэтгэл үзүүллээ. Энэ хүн өөрөө би өндөр настай болчлоо болио гэдэг байгаа шүү дээ. Тэгтэл дэлхийн хөлбөмбөгийн багууд гүй та байж л да та манай багт ирээд тус болоод толдоо гэдэг байгаа. Тэр Рома ямар байлаа даа чи. Тий, Ранериг ирэхээс өмнө. Энэ хүн чинь нөгөө өөрийнхөө унган баг Калиарига дээдлиг рүү гаргаж ирээд за одоо болио гэсэн шүү дээ. Одоо болио гэсэн шүү дээ. Энэ хүн чинь түрүүний ярьдаг нөгөө Лестерийг амжилтанд хүргэсэн хүн шүү дээ. Их байх тий. Одоо эх хүлрэл бол ер нь гэрээсээ гарахгүй гэж л. Тий, одоо шүнсөөж авахгүй. би одоо гэртээ зүгээр 50 амармаар байна гэдэг байгаа шүү дээ. Нас өндөр болчиход байдаг. Тий. Тэгэхгүй л амар стресстэй ажил харна шүү дээ тэгвэл. Тэгээд эн чин 3 өөр 10-нд Сери А лигт ажилласан. 34 жил 251 өдөр Сери А лигт дасгалжуулагчаар дебютээ хийснээс саяны одоо амралтын өдөр хүртэлх хугацаанд 34 жилийн хугацаа байна шүү дээ. Энэ хооронд 500 тоглолт. Сери А лигт Карло Маццоне гэж дасгалжуулагч бол 792 тоглолтод бага удирдсан. Баг удирдах 16 Италийн өөр багийг удирдах орсноор рекордыг эзэмшдэг. Хэн болохоор Клаудио Ранери бол 3-т болоо 4-т орж ирж байгаа юм байна тоглолтынхаа тоогоор. За, ийм одоо хүндэтгэлтэй үйл явдал бол боллоо. 37 дугаар тойргийн бусад тоглолтуудын үр дүнг хамтдаа харъя. Эхний тойрог тоглолт бол дөрүүлж болоод бусад 9 тоглолтууд зэрэг болсон. Аталанта баталгаажуулсан байгаа ирэхээ. Авруудын лигт орно. За, Фиорентина хоцсон байна. Комогийн нэг хожлын зураг зогсчих те. Тэгсэн гэдэг. Веронатай тэнцтэй. Сүүлийн тоглолтын дээр Комо ч юмас юутэй шүү дээ. Юу тайлаа? Интертэй шүү дээ. Тийм билүү. Тэр сонирхолтой тоглолт байна те. Гэхдээ тэгээд нөгөө би Комо гэж юм уганда Интер асуудалгүй хожиж гэнэ гэж бодоод сүүлийн тоглолтыг сулах гэж хэлээд байгаа шүү дээ. Сүүлийн тий Интер асуудал чинь гэж үү? Тий. Наполи Кальяритай. Тий. Интер Комотой. Гай муу баг. Тэр Комогийн тал байгаа даа гэвэл. Тэнгүүтээ за дөрөвт нөгөө аврагын лигийн байрны өрсөлдөөн Рома боломж байгаа хэвээрээ тий. Романд боломж байгаа хэвээрээ. Ювентус сүүлийн тойрогт баг юутэй Венециатай шүү дээ. Талбайд ирээ. Монца бол унсан шиг унж гэнэ. За, Парма Наполи. Тэг Кальяри ч одоо Венецияг 3 тэгдэ ачиж байгаа шүү дээ унж байгаа багийг тий. За үснийг таръя. Хүсдэгтэн дээр харагдах хаваас за ганцхан онооны зөрүүл байна. Наполи өөртөө хожиход шууд дөрүүлнэ. 4 дахь дөрүүгээ Сери А лигт авна. Болония энд оцсноороо Европа лиг рүү орохоор болчихж байгаа. Европа лиг рүү орохоор боллоо. Тэглээ. Талаажулсан. За манайх Фиорентиныгийн урд дуусгахад л нэг юм юутай үстэй, Европатай үстэй. Европатай юу. Тий. Фиорентина ч тэгээ эргээ конференц юм уу? Үгүй шүү дээ. Одоо эн чинь Лацио конференц ирэхтэй байхгүй. Нөгөө Болония Европыг их авчихаар. Оо, манай Лацио конференц руу орчих юм уу? Конференц руу орж. Иргэжил дахиад конференц үзэх нэ. Тавруулах байхгүй Европ хийх юм байд үтсэн тий. Одоо конференц руу. Көө өөрсдөө нэр. За, Ювентус Венециатай, Рома Торинотой, Лацио Лечетэй юм. Гурлаа Рома боломж хамгийн өрсөлдөгчтэй юм. Рома юутай гинэ? Рома Торинотой. Оо, барахгүй. Аюу хэцүү. Барахгүй. яаж байгаа. Ториног Рома барахгүй. За, Интер Комотой, Наполи Кальяритай. Бас зэрэг бахтай бүгд. За, дунд нь Аталанта бол дээшээчгүй доошоочгүй. Яг тэндээ бол улирал дуусахаар болсон. Лече. Лече. 2015-аас 16 он улирлаас хойш анх удаага Милан Европын тэмцээнийг өнчгөр боллоо. Тэдэнд одоо ямар ч шанс үлдээгүй. Сая Копа Италиад дөрүүлсэн бол Европа лиг оролцох их авах байсан. Тэгээ Рафаэл Ляо Челси рүү ер нь шулуудж байгаа юм да. Үлгэр ингэж төгсөж. Газар зааж гэж байгаа юм да. Үлгэр ингэж төгсөж. Ингэж төгсөж. За, Сери А бол юм байна. За, хэдүүлээ дахиад завсарлана. Завсарлаж орж ирэхдээ Германы Бундслиг бүр улирал дууслаа. За, Нидерландын Eredivisie ёстой нэг хачин жигтэй үйл явдал болсон. Тэгээ Европа лигийн финал энэ 7 хоногийн одоо Тэгээд нөгөө юу яасан? Лидс өөр юу хоёр орж ирж байгаа бол Премьер тэрийг эх 7 хоногт Аа яг дэвшиж гарч ирж байгаа байгаа да эх 7 хоногт. Ярина.
Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлнэ. Голомт банк нэвтрүүлгийн алт ивент тэтгэгчээр өөрийн барыг эсрээ Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаад сүүлийн 3 дугаар хэсгээр болсон. Нэвтрүүлэгт хандаа үзэгчдээ маш их баярлалаа. 3 дугаар хэсэг буюу сүүлийн хэсэг маань эхэлж байна. 40 дахь дугаар. За Германы Бундслиг рүү орноо. Германы Бундслигт ёстой аваргуудын лигийн байрны төлөөх финалийн тоглолт гэж хэлж болох үз. Тоглолтоо Фрайбург Тоглооны гол тоглогчоо явуулсан ирнэл ингээ 10 дэлийг ирэх авчлаа. Тэр үед бас хөөрхөн нэг 7-8 оноод илүү байсан тулдаа бас. Тэглээ. Ялаа шүү. Үлдлээ. Хэнийг явууллаа? Мармуш. Мармуш хэлж байгаа. Тоглогч гэж юу? сайн
Үнэхээр бас санаанд оромгүй одоо үйл явдал боллоо гэж тий. Ёстой сонин. За одоо харъя. Яагаад сонин гэж хэлдэг гэхээр Аякс ямар хөтлөө юм бэ? 29-р тойргийн дараачаар 73 оноотой, PSV Eindhoven 64 оноотой 9 онооны ард байжгаад сүүлийн 5 тойргоос Аякс 6 оноо автал аврагын болцлыг хангах байсан. Авч тэр 5 оноо л авлаа. Тэгс. Сүүлийн 5 тоглолтоос шууд дараалал 4 тоглолтод хожиж чадаагүй. Тэнц ч гэсэн 2 дараалал хожигдсон. Хожигдохдоо бүр амар хожигдоод. Үтрээхтэд 4-тэгээр юунд 3-тэгээр хожигдсон байлаа. За тэгэнгүүтээ сая сүүлийн тойрогтоо бол яг 2-тэгээр хожиж байгаа. Гэхдээ тэр хүний эрхэнд орцсон. Тэгсэн 33 дугаар тойрог дээр Цөм нөгөөжлөг гараад ирлээ тэр янз зээл юм бол амьдрал гоё юм аа. Энэ жил хүн байж ш тэ. Энийгээд л. өөрийн Тэр үед айгүй өрөвдсөн үү? зүг. наам чин тэр хооронд чин Ситиг одоо хаалгана одоо болооч гэдэг гол молон 5-1 болцсон болооч. Нэг дугаар дээр ингэж мингдсэн. Телевизрийнхаа өмнө ингээ толгоогоо барьсан. Болоо. Яг тэр Премьер Лигт үзүүлж байгаа тоглолтууд нь бол зүгээр ер нь хайчаад байгаа учраас болчих. Тоолохгүй тий. хайчаад байгаа учраас сая гэхдээ арай Челси дээр аялалтай биш гэдээ бас жоохон хэдүүн гаргасан. Тэ? Уур нүрээд юмуд одоо өгөөдөхтэй яадаг гэж боддог тий. Тэрнээс биш ерөнхийдөө бол хайчаад байгаа Манчестер Юнайтед. Гэхдээ энэ жилийн форм энэ хоёрс дүндээ дүн байгаа шүү. Ястаа л зөндөө. Хин хэнийгээ гэхвдээ. Тий, ястаа нэрээ. Тий. Тоттенхэм ч юм сан хэмийн цомрхон байна тий. Харин би одоо сая албаар тэр цомууд хэдэн жилийн дараа хүлээгдсэн гэдгийг бол яг Тоттенхэмчтэй бас 17 жил цом өргөөгүй байгаа юм шиг. Том багийн хувьд бол амар юм баггүй. Яг тэ Манчестер Юнайтед тэгээд
100 хангалттай солилцоо 8. Манчестер Юнайтед эзэн хамгийн сүүл цом өргөсөн бас өргөөгүй л байгаа шүү. Фи цом Өнгөрсөн жил FA Аа, нодлон FA цом. ер нь бол Манчестерт хэлэхэд бол тийг өгчихгүй юу таа. За. Өгчөөч л гэдэг байгаа шүү дээ. Жохон юу байл да. Тэ. Хоншортой байл да. Юнайтед бол тэгэл дахиад цом авна шүү дээ. Тоттенхэм болохоор 2008 оны лигийн цомоос хойш Байх. Сон Хэминий харахаар гац Европ лиг өргөж байгаа юм. Димитр Бербатов энтрийн үе үстэй. Гарет Бейл дэлдэн зүүн жигүүр тоглож ирсэн үе үстэй. Юу ч байдаг. За ингээд Европ лигийн финал Английн 2 баг үлдсэн. Сонирхолтой гоё тоглолт болох хаа. Германы шүүгч Феликс Цвайер энэ тоглолтыг шүүн явуулна. Испанд болно. Гоё урамсгалтай гоё цэнгэлт хүрээлэнд болно. Тэгээд Premier Sports шууд амжуулан үзүүлэх болно. За энэ 7 хоногийн Young Talent-аар нэг таньдаг нэр тэгтээ нэг хамаатан садан биш юм шиг байна. Талент итгэл тий. Энэ 7 хоногт Эл Хажи Малик Диф гэдэг одоо Сенегал залууг онцлоо гэж. За 22-ны нутаг нь ижлэх юм байна. тий 22-ны дэлхийн аваргаар гялалзаж байсан Эл Хажи Дифтэй яг адилхан нэртэй Малик гэж орж ирсэн. За яг царай нь шал өөр юм байна уу? Царай нь шал өөр. Дундуур нь Малик гэж орж ирсэн. Одоо Slavia Prague тоглож байгаа энэ үлрэл. Сүүлийн 2 үлрэлд тоглож байгаа Slavia Prague. За Эл Хажи Малик Диф Сенегалд байдаг Mawada Wade гэдэг академид бол хөлбөмбөгийн даавсыг заалгасан юм байна гэж. Тэгээд 3 жил хагас юм болохоор Норвегийн Томсо гэдэг клуб бол түүний нөрөөг тавьчирсан. За ингээд Young Talent хүртэл онцлогдох энэ зам эхэлжээ гэж байгаа шүү дээ. За ингээд сүүлийн 2 үлрэлд бол Slavia Prague клубын зүүн захын хамгаалтанд бол тоглож байгаа. За тэгээд Премьер лигийн багууд түүнийг анхааралтай ажиллаж байгаа юм байна. Тэгээд Премьер лигийн багууд бол энэ 102 нь бол авах магадлал бол тун өндөр гэж харж байгаа. Гэхдээ Эл Хаж Малик Дифийн одоо агентууд бол болоогүй, өөрөө ч гэсэн бас болоогүй. Би бол сэлгийн цуух гэж аль нэг лиг рүү, аль нэг баг руу бол очихгүй гэдгийг бол мэдгдсэн байлээ гэж тий. За Эл Хаж Малик Диф бол зүүн жигүүрийн байрал тоглодог. За тэгээд зүүн жигүүрийн хамгаалтанд тоглоно, зүүн жигүүрийн довтлооны хагас хамгаалтын байрал тоглоно, зүүн жигүүрийн хагас хамгаалтын байрал тоглоно. За бүр болохгүй бол зүүн жигүүр, зүүн талын төвийн хамгаалагчийн байрал тоглодог. За түүний довтлогоо хамгаалтанд жигт одоо ингэж тоглодог мөн 3-2 4-3-3 4-4-2 тий 3-4-3 гэдэг гих мэтчлэн олон ийм одоо тактикийн байралд бол чөлөөтэй хувьсаж тоглодог нь түүнийг Европын топ багууд бол анхаарах гол шалтгаан болоод байгаа юм байна. Тэгээд хуурд хүч тий довтлогоо хамгаалтын одоо тесрэлт тий Их өндөр юм шиг үү бас. зүйлүүд нь бол энэ залууд бол байна. Зүүн жигүүрийн Dumfries юм шүү. Зүүн жигүүрийн Dumfries яг зүтийн. Тэгээд юуны Чехийн лигийн одоо экспертүүд гэх юм да тий тэдний үгж онцолж ийн вэ гэхээр тий та бүхэн дараагийн Давид Алаба, Алисон, Альфонсо Дэвистэй танилцаарай гэсэн байна лээ. Тэгээд яг л одоо юу гэсэн Альфонсо Дэвисийг одоо санагдуулсан. Мендитэй танилцаарай гэхгүй нүү. Мендиг бас дурдсан байлээ. Мендиг бол дурдсан байлээ тий. Гэхдээ юу нэ Альфонсо Дэвис, Давид Алаба хоёрыг бол илүү онцолсон байл хамгийн түрүүнд хэлсэн байлээ. Тэгээд ялцчиг бас ингээд тоглолтын юм аяг харахад бол яг л Альфонсо Дэвис, Давид Алаба хоёроор харагдаж байгаа. Тэгээд тоглолтыг унших тий тоглолтын төлөв байдлаас хамаарат тактикийн уян хатан байдал ингээд шилжих. Тэгээд тоглолтын төгсгөлийн одоо гоолын дамжуулалт өгөх тий гоолын төгсгөлийг ингэж хийх гэдэг нь одоо ганган одоо ийм зүү үлтэй энэ зүүн жигүүрийн одоо тоглогч бол гарч ирж байна. Тэгээд Премьер лигийн багууд бол холбогдож байна. Сая Английн цом төрүүлсэн Crystal Palace бол яригдж байна. Мөн Ливерпул клуб бол түүний араас бол хөөцөлдөж байгаа сураг бол байна. За мөн Манчестер Юнайтед бас сонирхож ийн гэсэн бол мэдээлэл бол байна. Ингээд Премьер лигийн багуудаас дуртах юм бол ийм байна. Тэгээд мэдээж нэг Чехээс одоо Бундслиг руу явдаг дэмжин байдаг шүү дээ. Тэрний хөөрөнд бас Бундслигийн багууд бол ингээд сонирхож байгаа. Судалж байгаа гэсэн бол скаутын одоо мэдээллүүд нь бол байна лээ гэж. За ингээд дутахгүй бид ингээд Европын одоо топ тавцсан одоо Эл Хаж Малик Диф буюу хоёр дахь Эл Хаж Дифийг бол харах нэ гэж бодохгүй. За бас зүүн үлдээ ер нь солгоо хүмүүсч бас нэг тийм нэг зүйлдээ бас гоц байдаг гэдэг нь үнэн байх гэж би бас бодоод байна тий. Тэгэж тэгээд энэ Европын мэрэгэн бууч чинь одоо манай Ширтан Шакири орохгүй юу?
цаа чин Базел бүр тамтаггүй хийсэн шүү дээ. бодоо олгож илээ тий. Юу энэ үлрэл үү? Тийм үү. Бодоо олгож. Ширтан Шакиричээс амар юм бол 20 хэдэн гол 10 хэдэн голын дамжуултгаад Базелиг Швейцараар аруул. Швейцарын лиг болохоор одоо ингээд нөгөө үнэлгээнд орохгүй юу? Тий нөгөө томьёо өгдөг шүү дээ. Угаасаа нөгөө Европын топ 5 лиг тоглож ивэл оруулсан голыг 2-оор үржин. Тэгээ доош 1.5 1 гэх ингээ буураад. Тэгээ одоогийн байдлаар бол Гёкриш тэргүүлж байгаа. Гёкриш бүр 39 гол хийсэн. Тэнгүүт 1.5 үржүүлэн 30 58.5 юм байлээ. Тэгээ Мбаппе 29 голтой 58. Спортинг Бенфика хоёрын аль нь төрүүлэхэр болж байна? Спортинг төрүүлсэн нь. Тэгээ Мбаппе одоо сүүлийн дөрөвт гол хийчихэд л ер нь Европын алтан шахаа авах юм бэл. Тийм бэл. Тий. Тий. Энэ дээр чинь нөгөө нэг очоод оноогоо нэмэх боломжтой хүмүүс байгаа юм байна. Nations League-ийн финал байна. Үгүй байгаа юм байна шүү дээ. Нөө Бундслигтэй төрүүлсэн Байерн Мюнхний нөхдүүд тэнд төрүүлж мөрүүлвэл нөгөө Кейн Мэн ч ороод ирэх юм бэлээ. Тий. Боломжууд байгаад байгаа юм байна шүү дээ. За. Зэвтэй баланд оруулж байна тий. Жил болго юм орчилдог юм ч гэж. Пресс энэ мэт тэнд байгаа үстэй. Пресс хэлг яах тий. За хэдэл нэвтрүүлгээ 40 дахь дугаар бол үзэгчтэй. Өнөөдрийн нэвтрүүлгийн хүрээд өндөрлөх цаг болсон байна. За энэ 7 хоногийн онцлог тоглолт гэх юм бол мэдээж Европа лигийн финал байгаа. Тэгээд амралтын өдрөөр Премьер лигийн хамгийн сүүлийн буюу 38 дугаар тойргийн тоглолтууд аваргуудын лиг Европа лигийн аль аль багууд яг орох вэ гэдэг хувь заяаг хэдүүлэн шийднэ. Маргааш биш өнөөш нь Сити Челси Ноттингемийн тоглолт, тэгээ Ситигийн тоглолт, Астон Виллагийн тоглолт энэ гурав бол Ньюкасл. Тэгээ Ньюкасл ингээд дөрвөн тоглолт Оо, Астон Виллагийн тоглолтыг үзүүлэхээр чинь нөгөө Манчестер Юнайтед ч гарч байгаа юм шүү дээ. гарчих гад байдаг. гарах юм байна. За тэгээ үлцэн нэг тоглолцсон юу байх юм бэ те. Ингээд бид маргааш хоороо бол үзэгчтэй. Танилцуулъя. Нэвтрүүлгийн ерөнхий банд тэтгэгч Сан санхныг санхүүжүүлнэ. Голомт банк нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр өөрийн баг эсрээд Tiger брэнд ажиллаж байна. Эх 7 хоногт энэ цагтаа эргээд уулзъя. Эх 7 хоногт 41 дахь дугаар байх болно. Зөвштэй баяр та.